Сайн байцгаана guys. Жижигзүнэми YouTube channel тавтай мөрөл. Өнөөдөр би Diamond Casino Heist-ын тухай ярьж өгнө. Би шууд хэлье. Энэ видео би маш удаан аль болох чадхаараа л хойшлуулсан. Яг л миний хувьд Diamond Casino үндэл Download дээр байгаа heist-уудын дунд хамгийн ядаргаатай, хамгийн хэцүү тэр тусмадаарч 2 хүн шаарддаг гэд хэрэг би муу талууд нь ярьж хэвлэл бүтэн видео хийж болно. Гэтэ та нар маш их гуйсан, их ч асуусан, үнд хүртэл Diamond Gucci-тагийн channel мэдээж явахгүй. Тийм болохоор олон юм ярилгүй шууд эхлэе. Гэтэ биж байгаа тухай итгэс хүнд сонсоод авъя. Чтата онлайн тоглолт дуртай шинэ машин үйл хөдлөл авах гэтэл байнга мөнгө өрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдтэй хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Diamond Casino-г анх удаа эхлүүлэхэд жоохон айцтай байдаг. Нууч анх удаа гэдэг хамгийн амар байдаг. Тийм биз? Хэрвээ хин нэг мэдэхгүй бол харин би идэлтэй байна ийм хүмүүс байгаа. Тийм болохоор бүх зүйлийг ихтээс нь дэлгэнгээр хэлж өгье. Казиногийн гайд үзэхээр arcade ав гэдэг. Гэтэ яг хаанаас яаж авах вэ? Үүнийг Maze Bank Foreclosure сайтаас авч болно. Яг bunker, nightclub гэх мэт бусд бүх зүйл байдаг газраас. Гэтэл чи сайт руу ороод arcade гэдэг зүйл нь байхгүй байгааг харнаа. Түрүүлээч. Тэгэхэд казиногоо ойролцоо байрлах дээр алмазтай ээж тэмдэгтэй энэ газарт ирэх хэрэгтэй. Тэнд очиод листер чамд мессеж явуулж Mirrors Park дээр намайг олоорой ярилцах хэрэгтэй гэж хэлнэ. Тэнд бид катсин үзнэ. Тэндээс листер бидэнд юу ч явуулаагүй нь тодорхой болж зүгээр л түүний утсыг энэ ихтэй тэмдэгтэй хавтаж ингэж бидрийг болон листерийг энэ хэрэг татан оруулсан болно. Ингэснээр бид хамсаа Diamond Casino-гийн агуулгыг дээрэмдэх ёстой мэдэж авнаа. Листер яагаад бид үүнийг хийх ёстой вэ гэж асуухад тэр эмэгтэй түүний ах нь гэр бүлийн казино дааганд алдсан. Одоо даагад хариуг нь барих хэрэгтэй гэж хэлнэ. Харин хаалны цаана байгаа бүх зүйл биднийх болно. Яаж сонсож байгаа сүлэмээр асуудал биш гэж Лестер хариулнаа. Энэ катсины дараа бид аркад авах боломжтой болно. Чи алийг нь авч болно, бүр палетэ бэй дээр байсан ч болно. Гэтэ би энийг авахыг санал болгож байна шүү. Яагаад гэдгийг дараа тайлбарлая. Одоо шууд гол зүйл рүү орё. Бид тоглоомын заалд ирээд Wendy-г харнаа. Тэр хэн болох нь тодорхойгүй. Нуу алдартай Jimmy DeSanta нартай таарнаа. Лестер бидэнд бүх зүйлийг тайлбарлаж өгнө. Мөн энэ хятад эмэгтэй ирж манай баазыг үзнэ. Онцлог байхгүй, удалгүй бүгд явнаа. Харин би тоглоомын заалыг ажиллуулахын тулд энэ компьютерт сууж тоног төхөөрөмж худалдаа авах даалгаврыг эхлүүлэх ёстой. Бид терминал руу явна. Тэнхий нэг манай тоног төхөөрөмж хулгайлсан байна. Бид тэр хүнийг зогсоож хулаа хийх мүү гэдгийг зөөлөн тайлбарланаа. Ямар ч байсан тоног төхөөрөмжтэй форыг манай бааз руу авчирна. Дараа нь бид дотоош орно. Удалгүй Лестерийн төлөвлөгөөг сонсохоор өмнө дурдсан захиалагч хятад эмэгтэй ирнэ. Бүгд явсан дараа Лестер төлөвлөгөөг өөрчилж бидэнд анхны төлөвлөлтийн самбар нэгтнэ. Одоогоор 2 функц байна. Эхнийх нь Scope Out Casino. Үүний нэг удаа ихэд л хангалттай. Бид үүнийг эхлүүлж казиногийн